Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 12 дугаар сарын 4-ний өдрийн математикийн даалгаврын бодол тариуг танилцуулъя. Нэгдүгээр ажил илэрхийлэл бодох юм байна. Энэ илэрхийлэл маань 3 үйлдэлээр бодогдох нэ. За эхлээд хаалтан доторх хуваах үйлдэлээ бодох. Хуваагаад гарсан хариуг 80,000-аас гассан байна. За гарсан хариун дээр нь 347,803-ыг нэмэхэд 427,340 гарчээ. 2 дугаар ажил. Нэгдүгээр үржигдэхүүн нь 180 ба үл мэдэгдэх тооны ноог дур. Хоёрдугаар үржигдэхүүн нь 4 үрживэр нь 24 бол үл мэдэгдэх тоог олоорой гэж байна. За тэгстэл зохиож бодох. Нэгдүгээр үржигдэхүүн нь 180 ба үл мэдэгдэх тооны ноог дур гэсэн учраас 180-ыг v тоонд хуваасан байна. Үл мэдэгдэх тоогоо v-гээр тэмдэглэж. Хоёрдугаар үржигдэхүүн нь 4 үрживэр нь 24 гэсэн учраас үржих тэмдгээ тавиад 4 тэгээд тэнцүү 24 гэж үзсэн. За хаалтан доторх тоог 4-өөр үржүүлэхэд 24 гараад байгаа юм чинь 180-ыг v туваасан ноог дурыг олохын тулд 24-га 4-т хуваах. За 180 ба v тооны ноог дур 6 гарчээ. Одоо v тоогоо олохын тулд 180-ыг v туваахад 6 гараад байгаа юм чинь v тоог олохын тулд 180-ыг 6 туваачих. v тоонд 30 гарчээ. За v тооныхоо оронд 30-ыг орлуулад тавиад бодоход 24 гарч байна. За 3 дугаар ажил тэгштгэл байх. За энэ тэгштгэлийг сайн ажиглаад хараарай. 19-ийг үржих нь хаалтан дотор 39-аас гасах нь 2-ыг үржих нь тэнцүү 703 гэсэн тэгштгэл байна. За энэ тэгштгэлээ ажиглаж харах юм бол 19-ийг хаалтан дахь тооны хариугаар үржүүлэхэд 700 гаруй гараад байна гэж ойлгох нэ. За тэгвэл хаалтан дахь тооны хариуг олохын тулд 703-га 19-т хуваасан байна. За 39-оос гасах нь 2-ыг үржих нь тэнцүү хуваагаад ноог дууранд 37 гарсан байна. За одоо 39-оос 2-ыг үржих нь тооны үржүүрийг гасахад 37 гараад байгаа. Тэгвэл 2-ыг үржих нь тооны үржүүрийг олохын тулд 39-оос 37 гассан. За 2-ыг үржих нь тэнцүү 2 гарсан байна. Одоо тоогоо олохын тулд 2-ыг 2 туугаад тэнцүү 1. За одоо тооныхоо оронд 1-ийг орлуулад бодоход энэ тэгштгэл маань 703 гарч байна. За 4-р ажил. 3 бага сургууль 9590 номыг хувааж авахдаа 2 дахин нэгдэхээсээ 1450 номоор цөөнийг 3 дахин 2 дахиас 95-аар цөөнийг авсан бол сургууль тус бүр хэдэн ном авсан бэ гэж. За энэ бодлогынхаа өгүүлбэрүүдийг сайн уншиж ойлгоод юу нь мэдэгдэж чинь юу мэдэгдэхгүй байна гэдгээ маш сайн ойлгосон байх ёстой. За товччихлээ бүгдээрээ. Нийт ном нь 9590 ном байсан. Энэ 9590 номыг л 3 сургууль хувааж авсан байна. За 1-р сургуулийн авсан ном мэдэгдэхгүй байна. Багш нь X тоогоор тэмдэглэж. 2-р бага сургуулийн авсан ном нь 1-р-ийнхаас 1450-аар цөөнийг гэсэн учраас X-ээс 1450-ыг хасаад тавьчих. За 3-р бага сургуулийн авсан ном нь 2-р-ийнхаас 95-аар цөөн гэсэн учраас 2-р сургуулийн номыг багш нь X-ээс хасах нь 1450-ыг тэмдэглэсэн учраас энээс 95-ыг хасчих. За бид нэрээ олох гээд байгаа юм бол сургууль тус бүр хэдэн ном авсан бэ гэдгийг л олох юм байна. За бодлого. За багш нь тэгштгэл зохиогоод бодсон байна. За 1-р сургуулийнхыгаа X тоогоор тэмдэглэсэн. 2-р сургуулийнхыгаа X-ээс хасах нь 1450. За 1-р сургуулийнх дээр 2-р сургуулийнхыгаа нэмсэн байна. 2-р сургуулийнх нь X-ээс хасах нь 1450 гэдэг тоогоор тэмдэглэсэн. 3-р сургууль нь 2-р-ийнхаас 95-аар цөөн гэсэн. За тэгээд бас нэмэх тэмдэг тавьчаад 2-р-ийнхаас 95-аар цөөн гэсэн учраас 95-ыг хасаад тавьсан. За энэ гурвыг хооронд нь нэмэхэд 9590 ном гэж гараад байгаа. За одоо багш нь энэ тэгшдэглээ харж ажиглаж яагаад X тоонуудын хооронд нэмээд тавьчих 3x гэвчиж. За тэр 1450 1450 95 гэсэн тоонуудыг бас хооронд нь нэмчих. За 3x буюу 3-ыг үржих нь x гэдээ ойлгочихно. За энэ 3-ыг үржих нь x-ээс за дээрх тоонуудыг нэмэхэд 2995 хүрчээ. 2995-ыг хасаад 9590 гэсэн ийм тэгштгэл болсон байна.
За одоо 3-ыг үржих нь x-ийн үрживрээс 2995-ыг хасахад 9590 гаргадаг. Тэгвэл 3-ыг үржих нь x-ийн үрживрийг олохын тулд 9590 дээрээ 2995-аа нэмчих юм байна. За 3-ыг үржихийн x-ийн үрживэр нь 12585 гарч. Одоо эндээс x тоглолцсон. X тоглохын тулд 12585-ыг 3 тугаасан байна. За x тоо нь 4195 гэж гарчээ. За бид нэр x тоогоор 1-р сургуулийн авсан номыг тэмдэглэсэн. Тэгвэл 1-р сургуулийн авсан ном нь 4195 ном авсан байх. За одоо 2-р сургуулийнхыг олцсон. 1-р сургуулийнхаасаа 1450-аар цөөн гэсэн учраас 2-р сургуулийнхыг олохын тулд 4195-аас 1450-ыг хассан байна. За 2-р сургуулийнх 2745 ном авсан байна. 2-р сургууль. За одоо 3-р сургууль олцсон. 2-р сургуулийнх мэдэгдэж байгаа учраас 3-р сургууль нь 95-аар цөөн гэсэн. Тэгвэл 2745-аас 95-ыг хасчих юм байна. 3-р сургууль 2650 ном авчээ. За ингээд сургууль тус бүрийн авсан номыг ингээд тэгштгэл зохиогоод бодож олсон байна. Багшийнхаа зохиосон тэгшгэлийг сайн ажиглаж харж ойлгож аваарай хүүхдүүдээ. 5-р ажил. Нэртэй тооны үйлдэл байна. За энэ нэртэй тоо маань 4 үйлдэлээр бодогдчихэ. За сайн ажиглаж байгаад эхлээд хуваах үйлдэлээ хийсэн байна. За хуваах үйлдэлээ хийхийн тулд багш нь 2 цаг 6 минутыг минутанд шилжүүлсэн байна. 1 цагт 60 минут байдаг. 2 цагт 120 минут. 120 минут дээрээ 6 минутаа нэмээд 126 минут болгосон байна. 126 минутаа одоо 3 хуваажлах нэ. За 3 хуваахад 42 минут гарч. За 2-дугаар үйлдэл нь 6 хоногоос 8 цаг 24 минутыг хасах юм байна. За тэгвэл нэр нь өөр байгаа учраас багш нь хоногоо цагт шилжүүлэх юм байна. За 1 хоногт 24 цаг байдаг. Тэгвэл 6 хоногт хэдэн цаг байх вэ гэдгийг олохын тулд 24-ийг 6-аар үржүүлсэн байна. 6 хоногт 144 цаг гарах. За одоо 144 цагаасаа 8 цаг 24 минутаа хасах. За 144 цагаас 8 цаг 24 минутыг хасахын тулд 1 цаг буюу 60 минутыг зээлсэн байна. Тэгвэл 60-аасаа 24-ийг хасаад 36 минутыг гарсан байна. За одоо 144 цаг маань 143 цаг болсон. 1 цаг зээлсэн учраас 143 цагаасаа 8 цагийг хасаад 135 цаг 36 минут гэж гарчээ. За одоо 135 цаг 36 минут дээрээ хуваагаад гарсан 42 минутаа нэмэх юм байна. За 36 минут дээр 42 минутыг нэмэхэд 78 минут гэж гарчээ. За тэгвэл яагаад багш нь энд 18 минут гэж тавьсан юм болов гэвэл 78 минутаасаа 1 цаг буюу 60 минутыг урагшин шилжүүлээд тавьчих. Тэгвэл 135 цаг байсан чинь 60 минут буюу 1 цагийг нэмэхээр 136 цаг. Тэгээ 60 минутыг авчихаар 18 минут нь үлдээд 136 цаг 18 минут гэж гарч байна. За одоо 136 цаг 18 минут дээрээ 45 минутыг нэмэх юм байна. За 18 минут дээр 45 минутыг нэмэхээр 63 минут гэж гарч байгаа. За багш нь яагаад 03 минут гэж тавьсан болоо гэвэл 1 цаг буюу 60 минутын урагшин цаг руу шилжүүлчих. Тэгвэл 136 цаг нь 137 цаг гараад 63 минутын 3 минут нь үлдээд 137 цаг 03 минут гэж боджээ. За багшийнхаа тэр шилжүүлж бодсон аргуудыг сайн анхаарч сонсож байгаарай. 6 дугаар ажил. Мянган ангийн 6 нэгж, саяын ангийн 4 нэгжээс бүтэх тоог бичээд 10,000-аар тавилаарай гэсэн байна. За бид нэр орон ангийн хөлс нэгт үтцсэн. Тэгвэл нэгжийн анги, мянган анги, саяын анги гэд 3 анги үтцсэн байна. За нэгжийн анги маань 3 оронтой байдаг. Нэгж, аравч, зуут. Мянган анги маань бас 3 оронтой. 1000, 10,000, 100,000. Саяын анги маань бас 3 оронтой. Сая, 10 сая, 100 сая. За одоо энэ өгүүлбэрээсээ сайн хар. Мянган ангийн 6 нэгж гэсэн учраас мянган орон дээр 6-гийн тоо тавигдах. Саяын ангийн 4 нэгжээс гэсэн учраас бас саяын ангийн саяын орон дээр тавигдах.
За бусдууд нь тэг байна гэж ойлгох юм. Тэгвэл 4 сая 6,000 гэдэг тоо бичигджээ. За одоо энэ 4 сая 6,000 гэдэг тоогоо 10,000-аар тоймлоорой гэсэн. За 10,000-ийн орон альвэ гэвэл 6-гийн өмнөх тэгийн тоо байна. Багш нь улаан өнгөөр ялгаа тэмдэглэсэн байна. За одоо энэ улаан өнгөөр ялгаж тэмдэглэсэн тэгийг л тоймлох гэдэг. За тэгвэл тгийнхээ арын тоо 6 гарт 5 буюу 5-аас их тоо байх юм бол тэг маань 1 болно. Өөрөөр хэлбэл 10,000 руу ойрхон байх нэ гэж харах юм байна. Тэгвэл тоймлох юм бол 4 сая 10,000 гэж тоймлогдож байна. За 7 дугаар ажил. Ногооны талбай 4770 квадрат метр бөгөөд өргөн нь 45 метр бол талбайн хүрээний уртыг олоорой гэсэн. За талбай нь мэдэгдэж байна. Талбай нь 4770 квадрат метр. Өргөн нь мэдэгдэж байна. Өргөн нь 45 метр гэж. За мэдэгдэхгүй байгаа юм нь урт мэдэгдэхгүй байна. Бас хүрээний урт буюу периметр нь мэдэгдэхгүй байна. За талбай мэдэгдэж байгаа юм чинь бид нар талбай мэдэгдэж байна, өргөн мэдэгдэж байгаа учраас бид нэр эхлээд уртаа олох юм байна. Уртыг өргөнөөр үржүүлээд талбай гардаг учраас талбай мэдэгдээд өргөн мэдэгдээд байгаа юм чинь 4770 квадрат метр талбайдаа 45 метрээ хуваачих юм. Өргөнөө хуваачаар урт нь 106 метр гэж гарчээ. За одоо өргөн мэдэгдсэн, урт мэдэгдсэн. Тэгвэл бид нэр хүрээний уртаа олж болно. 106 метр дээрээ 45 метрийг нэмээд 2-оор үржүүлэхэд 302 метр гэж гарчээ. За хүрээний урт нь 302 метр. Анхаарал тавьсан хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай хүүхдүүдээ.